Зураач Нямын Адиавазрын аналитик кубизмын чиглэлээр зурсан адуучин бүтээл. Зураачийн хэсэгчлэн татсан биерийн татлаг, болрын талст мэт хэлбэрийг хавтгайд үсгэж, цагаан цэнхэр дэвсгэр дээр номин хөх ягаан, улаан шар болон саарл өнгүүд нь ер бусын шийдэлтэй бөгөөд, эд юмсыг жижиглэн хэрчиж, дөрвөлжин, конус, хагас дугуй, цилиндр гэх мэт геометрийн дүрсүүдэд хувирган бүтээжээ. 6 адуучин залуугийн эрмхий хурц дүр нь баг өмссөн мэт бүрхэг, зөвхөн хөдөлгөөн арга барилын тодруулан дүрсэлжээ. Энэ хөдөлгөөн нь мордийн салхи сүрэн дахиулдах хумралсан цасны бичлэгээр харагдана. Талст мэт дүрслэгдсэн тал нутгийн байгальд адуучин залуус эрх чөлөөтэй уралдан дахиултах нь Монгол эрсийн сүр жавхлан уран яруугаар харуулсан байна. Хөхөмдөг хүйтэн өнгийн дагнаасаар хүйтэн жавартай өвлийг илэрхийлснээс гадна дүрсүүдийн хэлбэр, төрх, хөдөлгөөн, зай хэмжээ, том жижиг өргөн нарийн, хүнд хөнгөн, тод бүдэг харьцаа, химнэлийн эвсэл найрслаар хөвлөгдөн дээлэгдэж тухайн сэдвийг улам тодтогч өгчээ.